дахиж төсөө орж ирж байна л да. Энэ орж ирж байгаа саналыг харахад бол бас нэлээд нөөц олцоод ажилласан ийм байдал харагдчихэв. Тэгэхээр энэ заавал яагаад ингэж төсөв буцаасны дараа ийм нөөцийг дайчилж гаргаж ирж байгаа юм бэ? Өмнө нь одоо яагаад ингэж болоогүй? Жишээлбэл энэ одоо төрийн өмчтэй аж ахуйн нэгжүүдийн албан татварын татвар дээр бол 12.4 тэрбум энэ бол их сайн. Бид нар хавар одоо ярьж исэн. Манай төрийн өмчтэй өдрүүд бол ерөөсө жилээс жил алдагдлаа ихсээд байдаг. Харин ч одоо энэ оруулж ирж байгаа нь бол их сайн байна. Гэхдээ энэ одоо тэр гайл дээр нэмэгдэж байгаа 70.4 тэрбум төгрөг, татвар дээр нэмэгдэж байгаа 100 тэрбум төгрөг. Энэ өмнө нь яагаад тооцогдоогүй явж ирсэн. Энийг одоо нэг хариулж өгөөч. Хоёрдугаар сая арааш гишүүнсээ хэлээд байл л да. Энэ дэд утсын чиглэлд оруулж байгаа хөрөнгө оруулалтын одоо үр ашиг маш муу байна. Үр дүн байхгүй. Бид нар одоо сүүлийн 3 жилд маш их хөрөнгө оруулалтыг дэд утсын салбарт хийсэн. Сая одоо зургатаар харлаа шүү. Маршрутын гүүрийг 2 жилд барих ёстой юмыг 7 жилд барьсан. 2 тэрбум төгрөгийн төсөв төрөлттэй гүүрийг 4.8 тэрбум төгрөгөөр одоо барьд дуусгасан. Тэгээ ийм хариуцлагагүй явдлыг их гавья байгуулсан юм шиг манай одоо энэ нийслэлийн манай гол одоо яамны одоо удирдлагын сайттайгаа очсон нэг баатар гавья байгуулсан юм шиг тооц хайчлаад их одоо бардан сайхан алхацгийг харахаар үнэхээр ичж дээ л да. Ийм одоо байж болохгүй шүү дээ. За араас дарга хэлдэг одоо энэ зам болол явахгүй байгааг энэ бас нэг жишээ болвол энэ зүүн чиглэлийн өндөр хаан чойрсонгийн чиглэлийн зам 3 жил 1 метр ч яваагүй шүү дээ. Тэгээ хөрөнгөнд мөнгөнд байгаад идэг. Тэгээ ярихаар дандаа урдаас үнийн зөрүү тооцсон гэдэг юм. Одоо энэ оны энэ оруулж ирж байгаа төсөв дахиж үнийн зөрүү гэдгийг ярихгүй үз. Энийг л одоо маш сайн ярмаар байна. Үнийн зөрүү ярьсаар хаал бид нар ерөөсөө ажлаа хийхгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл аж ахуй нэгжийн одоо шахалт дарамтанд орцсон. Тэгээ энэ төсвийн хөрөнгө оруулалтын өргөөжийг хаанч хинч тооцдгоо. Манай аудитын байгууллагууд энэ манай мэргэжлийн одоо яамны бодлогын яам одоо энэ дээр анхаарал тавиач. Ингэж чадахгүй бол бид нар одоо энэ төсвийн одоо маш их хөрөнгө оруулалтыг бол үр дүнгийг үзэж чадахгүй байна. За дараагийн нэг зүйл бол энэ аймагуд дээр оруулж байгаа хөрөнгө оруулалтыг бид нар нэмэгдүүлсэн сайн байна. Гэхдээ энэ дээр баярцаг сайдаа энэ бүсийн төвийн онцлогийг яагаад харгаж үзэхгүй байгаа юм бэ? Дандаа л нөгөө нэг тэгштгэн хуваарлтыг аргаараа дахиад ороод ирсэн байна шүү дээ. Уг нь 560 байсан одоо 800 болгочих. Нэмэгдүүлж байгааг би одоо сайн шийдэж байна. Гэхдээ зарим аймаг болгон адилгүй шүү дээ. Томоохон аймагуудын бүсийн төвүүдийн оруулж байгаа хөрөнгө оруулалтыг ядахтаа тэрбум тэрнээс дээш болгоч болоогүй юм уу? Энэ дээр нэг хариулт авъя. За баяр цагт сайд. За нэмэгдэж байгаа орлогын тал дээр бол бодиттой ийм зүйлүүд гарсныг бол тооцсон. 3 дугаар улирлын тайлан бол төсвийн улсын төсөв өргөн барьсны дараа гарч байгаа. Тэгээ бид нар нэгэнт одоо татаж аваад зохицуултыг боломж гарч байгаа учраас 3 дугаар улирлын төлөвлөгөөг харж агаад нэмэгдүүлэх болцоо гүйцэтгэлээр динамик харж байгаа. Тэгээ тэрэн дээр харахад бол энэ төрийн өмчт аж ахуйн нэгжүүдийн ногдол ашиг бол одоогийн байдлаар 10 оны гүйцэтгэлээр бол өсөлттэй явж байгаа. Тэгээд эх жил бодиттойгоор бас өсөлт бий болно. Одоогийн бай хүлээж байгаа гүйцэтгэлээр өсөлт бол нэг 7.5 орчим хувьтай гарах байх гэж ингэж тооцоод үзэхэд бол ногдол ашгийг 12 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх болцоо байна гэдэг ийм прогноз хийж гаргасан. За гайлын болон импортын барааны нөөцдөр ингээд үзэж байхад энэ нөгөө их бүтээн байгуулалтын ажлууд эрчимтэй явагдаж байгаа. За дээрээс нь бид нар хамгийн томоор хийгдэх бүтээн байгуулалтын ажлууд бол оюутлогоо байгаа. Оюутлогоо бол биднэрт юу гэж хэлээд байгаа гэхээр графикаас өмнө орох болцоотой гэж хэлээд байгаа. Тэгэхээр зэрэг энэ жилийн хувьд бол энэ том бүтээн байгуулалт оюу толгой, таван толгой, за тэр мак, тэг хөшөөд гээд ихний том хөрөнгө оруулалтууд нь дандаа юун дээр ороод ирнэ гэхээр үйлдвэрлэл явахаас өмнө нөгөө импортоор маш их хэмжээний бараа оруулж ирээд байгаа байхгүй. Тэгээ энэ хоёр дээр бол татварын орлого нэмэгдэх болцоотой юм байна гэд 70.8 тэрбум төгрөг тавьсан байгаа. 70.5 тэрбум төгрөг. За тэр татварын үр авлага дээр 100 тэрбум нэмэгдэж байгаа бол юутай холбоотой вэ гэхээр яг энэ явцад бол гişүүд юу ярьсан бэ гэхээр ерөөсөө энэ тэр анод Зоос банк дампуурсны дараагаар нөгөө олон овоотын лиценз гэдэг нэг бага яригдсан шүү дээ. Тэр бол нөгөө шүүхтэр очих хураагдаад эргээ шүүхэн задраад
одоо бол энэ банкн дээр эргэж ирэх болцоотой. Хэрвээ банкн дээр эргэж ирсэн тохиолдолд бол тэр лицензийг бид нэр шууд зарна гэж. Тэгжээж нөгөө бонд гаргасан зардлаа шууд нөхөж авна. Энийг бол улсын төсөвт төлрүүлж оруулах ёстой гэдэг. Дээрээс нь 11 онд нөгөө 68 он дотор хүчингү болж байгаа. Тэрнтэй холбогдуулаад алттай холбоотой байсан 3-4 хэрэг нөгөө төлөгдөг байгаа өөрөө шүү дээ. Алтанд орнод, Жам, Монгол газар олон аваад гэдэг энэ дөрвөн компани өрийг бол дөрвөлгийн бүтнээр нь тавьж байгаа. Энийг авнаа гэх. Тэгээ ийм байдлаар бол нэмэгдэж орсон гэдгийг хэлэх гэсэн. За дараа нь тэр бичил уурхаа бол бид нар өргөн барьсны дараа ер нь бол батлагдаад одоо авна гэд гарцсан шүү дээ. Тэгээ тэрнгээр 7.9 тэрбум төгрөг яг хууль нь гарцсан учраас бид нар энийг оруулаад явъя гэх. Ийм байдлаар бол зохицуултууд орсон. За дээрэс нь бид нар алтны үнийг бол зах зээлийн үн одоо зарим газар 1400 хүрчээд байгаа учраас дунджаар 1350 болгоод 1250 байсан 100 Америк доллар нэмэгдүүлээд ингээд нэг 8.8 тэрбум. Энэ дүнгээр нийт дүнгээр 227.3 нэмэгд 27.4 нэмэгдсэн гэдгийг хэлэх гэсэн. За дэд бүтцийн одоо ажлын гүйцэтгэлийн талаар Батэрдэн дарга хариулна, Чоосынгийн замын талаар Батэрдэн дарга хариулна. А дараа нь би аймагуудад бол би дунджаар 800 гэдэг байгаа. Тэрнээс хүн амын тоо тэгээд дотоодын нийт зүйтэнд эзэлж байгаа хувь хэмжээгээр нь бид нэр ялгууртай тогтоож байгаа. Тэгэхээр тэр бүгдийг одоо би аймагуудаар нь ямар байгаа гэдэг ингээд угны танилцуулгын дотор байгаа. Шаардлагатай гэвэл би аймагуудаар ялгаатай гэдгийг та бүхэнд нэг хуудасаар тараагаад өгье. Жишээ нь Улаанбаатар хотод бол дангаараа 68 тэрбум төгрөг байна. За баярлалаа. Батэрдэн. За Човсонгийн замыг юу асуулт нь хариулж байсан. Тим сангүй явж байгаа. Энэ жил бол 2 тэрбум төгрөгийн гүйцэтгэл явсан. Ийм байдалтай л байна. Ер нь бол 50 км хойдон жил болоод ашиглалтанд орно гэж гэрээг юм суулж байгаа. За. Келсэн монтаж. За, шинэ хоёр тодруулж. Би гол нь ингэж асууад байгаа шүү дээ. Энэ 90 онд дахиад энэ үнийн зөрүү гарсан гэж дахиад энэ зам яваагүй жоохон муухан явж байгаа гэдэг ингээд хоёр өгүүлбэрт хариулаад тэгэл одоо ерөөсөө нэг талны нөө гэдэг шиг 50 км замыг л 3 жил яриад 1 м уршаа авахгүй шүү дээ. Монгол байгаад идэг. Тэгээ үнийн зөрүү яриад идэг. Энийг л би яриад байгаа шүү. Хойдон жил үнийн зөрүү ярихгүй юу гэдгийг л би асууад байгаа шүү. За тэр компаниуд 7 оноос хойш хийгдэж явж байгаа. Хугацаанд сунгагдж байгаа. Энэ ажлууд нэг 31 замын ажил байна. За энэ замууд дээр бид нар үзээд нийт ерөөсө 2011 онд хийгдэхээр нь бүх дүнгийн аваад ингээд үзэхээр үнийн өсөлтийг энэ компаниуд 33 тэрбум төгрөгийг өгөхөр болчиход байгаа. За энд бол үндсэндээ яг хөө эхний жилүүд нь бол сангийн бид нар ярьж байгаад одоо мөнгө төгрөг бага тавьсан. За мөнгө маань одоо төсөв хүрэлцээгүй. За дээрээс нь бол үнийн өсөлт өссөн. Эдгээр янз янзын шалтгаанууд байгаамаа. Аль алиндаа л байгаа. Тэгэхээр энэ 33 тэрбумыг хэрвээ бид суулгах чадахгүй бол хойдон жил 11 онд тавьсан төсөв маань яг тэр чигээрээ дахиад өгнө. Энэ жил 20 гаруй тэрбум төгрөг ер нь бол бас буцаад төсөвдөө хураагдах шинжтэй болчиход байна. Бид одоо өнөөдөр бүх компаниудын хэмжээнд үзээд уулзаад хавраас эхлээд уулзаад зарим нэгэнд нь бол амналт өгөөд бид үнэхээр үнийн өсөлтийг бол бас авч үзье. Хамтарч үзээд яваад дээш нь сангийн яам засгийн газар болоод сангийн яам засгийн газар болоод ингээд дээш нь тавиад явъя. Та нар ямар ч байсан алдагдaltaа ч гэсэн энэ замуудаа тавьчих гэж зарим компаниудыг бас хийлгэцэн. Өнөөдөр энэ компаниуд маань хурж ирээд саналуудаа тавиад асуудлаа тавиад үзээд явхаар үнэндээ бол бас нэг наандаж минимум нэг 30% одоо үнийн өсөлт бол гарч байна. Тэгэхээр бид нар 11 онд энийг тавиад явбал 11 онд энэ зам маань дахиад компаниуд маань хийх. 10 тэрбум төгрөгийн ажил бол үндсэндээ хийгдээд гүйцэтгэлээр 13 тэрбум бараг цагаар болж гарч ирээд байгаа. Тэгэхээр тэр хэмжээний мөнгийг компаниуд өөрсдөөсөө гаргах болчиход байна. Тэгэхээр бид энд бол 33-ыг хэрвээ өгвөл 11 онд багтаагаад энэ замуудыг бол бүгдийг дуусгаж цаашаагаа бол үнийн өсөлтөө бол тооцдог
ийм аргачлалаа хийгээд явуул бол зүйтэй юм аа гэсэн ийм юмд бол орохгүй болохгүй.